Сайн байна уу? Намайг Давгдар Жовгтай Ганх Хуйг гэдэг. За би халах голын магтаалын зохиогч байна. За манайх 1976 онд аав маань намын илгээлтээр Улаанбаатар хотоос гэр бүлээрээ ирж халах голын сангийн аж ахуйд ирж суурьсан. Манайх халах гол нутагт нүүж ирснээс хойш одоо өнөө хүртэл 50 жил болсон байна. Тэгэхээр би халах гол нутагтайгаа нэр холбогдоод одоо хагас 100 жил болсон байна. За би 87 онд цахилгааны инженерийн мэргэжлээр сурч ирээд энэ халах голынхаа дулааны станцад 10 гаруй жил ажилласан. Тэгээд Улаанбаатар хотод амьдарч байгаад 18 оноос хойш зөгийн аж ахуй эрхлэхээр ирээд одоо энд 7 дахь жилдээ зөгийн аж ахуй эрхлэн ажиллаж байна. За халах голын магтаалыг зохиох болсон шалтгаан нь 1981-ээс 82 оны хичээлийн жилийн сургуулийн урлагийн үзлийн төвцөөд манай ангийнхан маш сайн оролцъё гэж бүгдээр ангиараа ярьж шийдсэн байсан. За тэгээд энэ урлагийн үзлэгийн удирдамжинд болохоор ямар нэгэн магтаал байх ёстой гэж заасан байсан. За тэгээд надад одоо энэ магтаалыг энэ халах голынхаа тухай магтаал болгож оруулах тийм санаа төрсэн байгаа. За ингээд ер нь урлагийн үзлэг болох хугацаа маш төгссөн байсан. Тийм болохоор би одоо гэртээ ингээд сууж байгаад халах голынхаа онцлогуудыг энэ бүгдийг бодоод тэгээд тэр нэршил тэр байгалийн баялаг түүхэн дурсгалт бүх зүйлийг оруулахыг хичээсэн. За тэгээд би халах голынхаа магтаалыг шүлгийг биччихээд аяын зохиочоод 2 хоногийн дараа ирээд ангийнхантаа танилцуулсан. За тэгсэн манай ангийнхан маш их баяр хөөртэй хүлээж авсан. За тэгээд би магтаалынхаа бадгуудыг нь өөрөө дуулаад дахилтыг нь ангиараа дуулахаар ингэж зохион байгуулж найруулсан. За тэгээд тэр үед магтаалыг дуулахад бол мэдээж морин хуур байх хэрэгтэй. Халах гол сумаас минь морин хуур олдоогүй. Надад нэгэн хуучир олдсон. За тэгээд би ээжийнхээ дээлийг өмсөөд нэг шавгуур малгай олж өмсөөд тэгээд тэр магтаалаа бол ингээд урлагийн үзлэгээрээ бол хайлсаа. За ингээд тэр магтаалыг дуулахад бол багш нар маш их тийм сэтгэл өндөр хүлээж авсан. Тэр болохоор би өөрөө нэг бадгийг дуулчаад ингээд тахилтын дуулна гэдэг бол маш гоё тийм найруулгатай болсон. За халах голын магтаалдаа би ямар ч гэсэн нутгийнхаа үндсэн нэршлүүдийг нь оруулъя гэж бодсон. Халах гол, хайлааст манхан, хамар даваа, хэрээ уул гэсэн энэ бүх нэрүүд бол энэ магтаалд орхон зүйтэй байх. За тэгээд халах голд маань Монгол зөвлөлтийн бааtruуд Японы төрөмгөлөгчтэй байлдаж ялсан тийм түүхт газар байдаг. Тэр хөшөө дурсгалуудын тухай оруулъя гэж бодсон. За халах гол сангийн аж ахуй маань үндсэн чиглэл нь болохоор үр тарианы чиглэлийн аж ахуй, дээр нь үхрийн махны чиглэлийн үхрийн аж ахуй байдаг гэсэн тэр талаар оруулъя гэж бодсон. За халах гол маань өөрөө бас их загас их хэлбэгтэй тийм сайхан гол. Тэр тухай оруулъя гэж бодсон. За тэр үр тариа, ургацын талаар бас оруулъя гэж бодсон. За тэгээд нөмөргийн тархан таастай газар тийшээ бол одоо бууг байдаг, хандгай байдаг, баагай байдаг. Энэ сайхан байгалийн тухай бас оруулъя гэж бодсон. Тэгээд энэ бүх бодсон зүйлүүдээ цаасан дээр буулгаж агаад тэгээд ингээд шүлэг болгож бичсэн. За энэ урлагийн үзлэгээр манай ангийнхан бүх төрөлдөө бол амжилттай оролцсон. За би магтаалаараа болохоор би магтаалын авраг болсон. За ангиараа бол сургуулийн урлагийн үзлэгийн авраг болж байсан. За миний зохиосон халах голын магтаал өнөөдрийг хүртэл ингээд 45 жил одоо хүний амнаас ам дэмжин дуулагдсаар ирсэн. За энэ халах голын магтаалыг би уг нь ингээд албан ёсны болгоод нотлуулаад ингээд батлуулах тийм санаатай байсан боловч тэгээд чадаагүй. Гэхдээ энэ халах голын магтаал маань өдөө хүртэл дуулагдаад явж гэнэ гэдэг бол үнэхээр одоо бидний зүрх сэтгэлээс гарсан энэ нутгийн онцлогийг бүгдийг шингээж өгсөн ийм сайхан магтаал болсон болохоор ингэж өдөө олон жил дуулагдж яваа болов гэж бодож байна. За ингээд хүүхэд ахуй наснд гал алуу сэтгэлээр зохиогдсон энэ халах голын магтаал маань энэ халах гол нутагт ажиллаж амьдарч байгаа бүх хүндээ үеийн үед дуулагдж дурсагдж явах болтугай гэж хэрэж байна. Ганх Хуйгийн үг баярагийн ай халах голын магтаал
Төгсгөнгийн нийт суралцагчид Манайх 12-ын А-ны суралцагч Нямдаржийн мөнх төвөдөр 12-ын А-ны суралцагч Их Түвшингийн Баярхүү Thank you.